сайн мэднэ үү. Энэ бичлэгээ бид 2 дахь бичлэг гинэ. Ба өнөөдрийн бичлэгээр бид бас л аймгийн тоглоом тогшоолно. Grandpa гэдэг аймгийн төвийн тоглоом chapter 2-ыг би танд ярьж байна. Одоо та анхандаа эхлэхдээ бол нэгдэх шөнөж эхэлнэ. Та нэгдэх шөнө эхлээ өрөөнөөс гараад та бус дөрөөнөд очино. Тэгээ та бус дөрөөнөдийн шүүгээ хаалга юмнуудыг ухах ёстой. Яг ухах ёстой тэнд түлхүүр зэвсэг байдаг. Та түлхүүр олонгууд таалгыг онгоолгоно, эмээг онгоолгоно. Танд тэр дотор юм байгаа та тэрийг аваад тэгээд бас түлхүүрээ ингээ явнаа. Харин тоглоомыг хэцүү болгож зүйл гэвэл та анхандаа эхлэхдээ ийм юм байдаг. Амар хэцүү орон, маш амархан горон гэх тийм юм байгаа. Одоо та эхлэхдээ бол тэгээд миний ихсэн түлхүүрэн дээр аваад тэгээд тоглоно. Бас энэний тоглоом дээр shotgun гэдэг буу байдаг. Бас цахилгаан борохоо байдаг. Та shotgun цахилгаан борохоо бодвол энэ төсөгийг ашиглан Grandpa хоёрыг түр ухаан алдуулах хэрэгтэй. Та ингэдийн хооронд түлхүүрнийг аван юм хийх хэрэгтэй. Гэтэ цахилгаан борохоо би танд хэрэггүй юм байна. Яг цахилгаан борохоор та Granny-нд зогсуулна. Гэтэ тэр бол хамгийн ихтэй 1 минут л Grandpa унтдаг байдаг. Бас та эхлэхдээ бас өрөөнд бас хажууд нэг өрөө байдаг. Та өрөө рүүгээ очино. Тэгээ өрөө рүүгээ очихоор гол шиг юм байдаг. Та гол руу орвол танд нэг 8-aalж бариад авна. Бас та том өрөө орчих хэрэгтэй. Том өрөө орчих тэгээ хаалган гол бас нэг гол шиг юм байгаа. Урчаад үзье. Та тийшээ өрөөл бас л 8-aalж таныг байна. Тэгээ та бас тэр өрөөний хажууд жижигхэн байр байна. Та жижигхэн байрлалаа бэх авч яагаад бахаар ингэ тохируулаад авах хэрэгтэй. Тэгээ та тохироог авчаад бол тэр голын урьдчилан байхгүй болно. Тэгээ та тэр бас нэг модон өрөө тэр дотор хүүхэд байдаг юм шүү. Тэр хүүхэд нь яадаг бол таныг устгана. Гэхдээ та тэр хүүхдийг захилгаан борохоор устгаарай. Shotgun тэр хүүхэд нэмэргүй байдаг юм шүү. Тэгээ та тэр хүүхдийг захилгаан борооцсон тэр хүүхдийн таны дээр нэг муухай ам гарч ирнэ. Бид танд хэлээгүй байна. Та тэгээ дөөрөө хараарай. Итгэх муухай зүйл байгаа. Тэгэхээр одоо chapter 1-ийг танилцуул. Chapter 1 бас Granny байгаа. Гэтэ энэ удаас аал гэж зүйл байгаа. Хүүхдийн оронд аалж байгаа. Та shotgun-оос аалцыг буудах хэрэгтэй. Тэр аалцыг буудах чадвал аалцах нь. Эсвэл та аал руу өөрөө ногоон гэдэг. Та shotgun унтуулдаг сумаар тэрийг бодвол ногооныг бодвол аалцны юм хаалганыг хаалтнаа. Тэгээ та хаалтны ачаар аалцнаас хажуу шүүгээ уучлж авнаа. Та shotgun аалцны эмээг энэ дэр будах байгаа бол та shotgun-ыг ухсах хэрэгтэй. Та анхан дээр зүгээр shotgun авчихсан байг баярлах болохгүй шүү. Та shotgun авчих дараа нь тэрнийг ухсах хэрэгтэй. Харин shotgun бол ямар ч хамаагүй өрөөнд байдаг. Харин унтуулагч сум хаана байдаг гэвэл та өрнөөсөө гараад өрөөсөө гараад зүүн тийш явна. Тэгээ хаалгаа гараад чигээрээ явна. Тэгээд нэг хайрцагнууд байгаа. Та хайрцагнуудыг холдуулчихвал тэгээд та унтуулагч сум тэнд байгаа. Тэгээ бас нэг хайрцаг байгаа. Гэтэ тэр хайрцаг та түлхэгчүүлэхдээ эмээ их аюултай тул та тийшээ ороо шууд явах хэрэгтэй. Бас дахиад нэг хайрцаг тэрийг түлхэгчээд тэр дотор нь очиж нуугтаарай. Нуугтвал гэтээ эмээ тэрнийг харна. Гэтээ эмээ түүнийг орч чадахгүй. Яагаад гэвэл эмээ доорлж чаддгүй. Тийм байдаг. Харин эмээгийн нэг аюултай зүйл нь гэвэл эмээ сонсгол сайтай. Та аль чимээгүй явах хичээгээрэй. Аль чимээ гаргалгүй чимээгүй явах хичээгээрэй. Одоо бид таны унтуулсан сумаар эмээг онолт
ойролцоогоор 1 минут юм уу 30 секунд унтаад өгнө. Харин шотконоор онол 1 минут юм уу 2 минут унтна. Яг л шотко унтуулах юмнаас та хамаагүй хүчтэй болохоор тийм. Тэгээ тийм байдаг. Тэгэхээр харин та нөгөө бас таас өрөөнөөс дээшлэнэ. Тэгээ дээшлээд нэг юм байгаа. Тэгээ таны ажил нэг хөшгтэй нэг адилхан зүйл байгаа. Тэр нэгтэй баах улаан өнгөтэй байдаг. Яагаад гэвэл би тань тэрийг хэлээгүйсэн дээрх. Тэр та би хэлчихвэл тэгээд таны үед их муухай та ойроо жонго зүудэлж магадгүй. Яа тийм байдаг. Тэгээд миний энэ бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Та хэрвээ тэр Granny chapter 1-ийг татчих байгаа бол миний хийсэн юмнууд үнэн байгаа шүү. Та удааг гэж бодвол та Granny chapter 2-ийг татчих та үзээрэй гэж зөвлөмөр. За манай бичлэг таалагдлаа баяртай үзэгчтэй.